Сайн бацгаана хүүхдүүдээ. Энэ удаагийн хичээлээ эхлүүлье. Энэ удаагийн хичээлийн сэдэв ярианы найруулгын төрлүүд. За бүгдээ орчуулгын найруулгын талаар мэдэж тэ хэрэглэнэ. За орчуулгын найруулга гэж юу гэлдэг вэ? Тэгэхээр орчуулга нь нэг хэлний санаа утга мэдээллийг нөгөө хэлний уншигчдад үнэн зөв утга төгөлдөр хүргэх үйл явц юм. Зорилго нь яах вэ гэхээр гадаад хэлний бүтээлийг их хэллээр ойлгуулах, уншигчийн мэдлэг соёлын хүрээг тэлэх ийм зорилготой байдаг байна. За харин орчуулагч гэж хэм бэ? Орчуулагч нь их зохиолын санаа, утгыг үнэн зөв, уран найруулгатай хэлнээ хөрвүүлж уншигчдад хүргэдэг хүн юм. Өөрөөр хэлбэл эхийн санааг үнэн зөв ойлгомжтойгоор хөрвүүлэх чадвар бүхий үгнийг орчуулагч гэдэг байна. Орчуулагчид дараах хоёр чухал шаардлага тавигддаг. Үүнд нэгдүгээрт мэрэгжлийн чадвар буюу хоёр хэлний өндөр мэдлэг, эхийн санааг бүрэн ойлгох чадвар. Хоёр дахь нь найруулгын боловсруулалт буюу зөв найруулгаар дамжуулах, уншигчдад ойлгомжтой болгох ийм хоёр чадварыг эзэмсэн байх нэ. Тэгэхээр ярианы найруулгатай доторх аман орчуулгын талаар мэдэж авцгаая. Аман орчуулга гэдэг бол ярьсан мэдээллийг шууд сонсоод ойлгон дамжуулах үйл явц юм. Сонсох, ойлгох, дамжуулах гэсэн гурван үедлийг зэрэг гүйцэтгэх нь ярианы өнгө аяс хэмнэл аялгыг хадгалж дамжуулах шаардлагатай байдаг бахнэ. За жишээн дээрээс харъя. За илтгэгч ингээд англиар хэлвэ. За тэгээд түүнийг аман орчуулагч шууд дамжуулна. За үүн дотор бидний өдөр тутмын англи хэлэндээ сайн мэддэг protect гэдэг үг байна те. Энийг хамгаалах гэж орчуулах биш. Утгыг нь шууд ойлгоод логикийг нь алдагдуулахгүйгээр богино хугацаанд дамжуулж байна. За энэ болохоор бид бүхний өдөр тутамдаа мэддэг энгийн үгийн жишээн дээр авч үзлээ. За дараагийнх нь болохоор аман орчуулгын онцлог юу байдаг вэ? Гэхээр түргэн ойлгох, шууд дамжуулах, уян хатан найруулгатай байх хэрэгтэй байдаг байна. Дээрээс нь нэмээд өнгө аясын хувьд аялах хэмнэлийг нь хадгална. Тухайн зүйлийг ямар өнгө аястайгаар хэлсэн бэ гэдгийг нь мөрсөн хадгална. Дараа нь сэтгэл хөдлөлийг нь зөв дамжуулна. Тухайн зүйлд бахархаад байгаа юм уу? Эсвэл гуниад байгаа юм уу? Уйтгарлаад байгаа юм уу? Яг тухайн өнгө аясыг хадгалж хэлэх хэрэгтэй. За тэгээд дараагийн анхаарах зүйлс бол цэгцтэй найруулга, нэр томьёог нь зөв хэрэглэх, логик холбоо барих гэсэн энэ зүйлсийг аман орчуулга хийж захтай хүн анхаарах хэрэгтэй байна. За энэ дээр аман орчуулгын аялга, өнгө аясыг зөв дамжуулах бодит жишээ. За яригч нэмсэглэн аядуухан хэлсэн гэж байна. За we had a small problem but everything is fine now гэдэг ингээд хэлсэн байгаа аахгүй англиар. Тэгэхээр энийг жаахан хүндрэл гарсан ч бүх зүйл хэвэн болсон гэд нөгөө хэлж байгаа өгүүлбэрээ энэ зүйл эерэг өнгө аястаар дуулдахаар орчуулах нь чухал. Ингээд жаахан хүлээчихвэл болно гэдэг ч юм уу хүлээцтэй байгаарэ гэдэг энэ өнгө аясыг хатгалж байгаа гэсэн үг. За өнөөдрийн хичээл энд хүрээд өндөрлөж байна. За дараагийн хичээлээр уулзлаа. Баярлалаа. Баяртай хүүхдүүдээ.